зүгээс бас санал гарсан юм байна. Яг ямар санал гарсан юм бэ? Спорт беттингийг нээчих үгүй юу гэдэг асуултыг яриад байл та. Ийм байна. Засгийн газраас өргөн барьсан хуулийн төсөл дээр зөвшөөрлийн хууль дээр хориглолтын заалт бичиж ирсэн. Зөвшөөрлийн тухай хуулийн зорилго нь болохоор хориглосон заалтыг тусгаж болохгүй. Энэ бол зөвхөн зөвшөөрлөлт эрхлэх үйл ажиллагааны жагсаалтыг баталдаг хуулиа гэдгийг Улсын хурлын хамгийн газар хууль зүйн дүгнэлтээр гаргаад өгсөн. Ийм л зүйл байна. Тэгэхээр энийг хуулийн бүхэлдэн буцаах нөхцөл байдал үүсгэхээр энэ өөрөө эргээд мөрөдөд тоглоомыг бүхэлдэн зөвшөөрөх болчиход байгаа. Нөгөө зэрэг. Тэгэхээр энийг тойрох шийдлийг одоо олсон. За 2 дугаар зөвшөөрлийн хуулийн 1-5-ын 2 дугаар зүйл дээр тодорхой зөвшөөрөл олох харилцааг тодорхой хугацаагаар хязгаарлах эрх засгийн газарт байдаг. Энэ арга хэмжээг аваад бүхэлдэн цаашдаа яах хэсгээ шийдье гэдэг байдалтай явсан. Энийг одоо ойлголцож чадахгүй одоо ийм нөхцөл байдалтай болчиход байна. За яг гоо тэгээд ерөн зүгээр зөвшөөрлийн цахим мөрөдөд тоглоом гэдэг зүйлийг спорт байд тэр мөрөдөд тоглоомоор ялах хэрэгтэй байлаа. Бас мэдээлүүд нь ирсэн цахим казинод мөнгө алдсан болохоос спорт байд дээр залуучууд мөнгө алдаад байгаа юм ерөөсөй байхгүй. Яг гоо энэ платформ дээр цаашаа казино руу ордог тийм линкд байршуулснасаа болоод тэр одоо казиногийн тоглоом болох покер юу гэдэг тэр тоглоомуудад мөнгө алдаад байна. Энэ хэсгийг л хязгаарлах ёстой гэдэг чинь мэрэгжлийн зарим хүмүүс ч бас санал хэлээд байгаа. Тэгээ бид нар бол тэрэн дээр нэг дүгнэлт гаргаагүй. За хууль зүйн байнгын ороод эрүүгийн үеийн асуудал учраас нугацтай авч үзээч гэж ажил хэсэг ажилласан. Тэгээ эрүүгийн үеийг одоо ингэ жишээ нь батлагдах юм бол бооцоо тавьж уралдаж байгаа уяачтаас эхлээд эрүүгийн хариуцлага хүлээхээр болж байгаа. Ийм л зүйл болчиход байгаа. Тэгээ энийг л тойрж гарах гал одоо асуудлууд яриад байна. Бооцоод морин уралдааны жишээ нь бол спорт байхгүй уламжлалт бооцоод спорт л хийж байгаа. Тэгээ яг зүгээр энэ нөхцөл байдлуудыг ингээд бүрэн хориглож чадах юм уу ийм шийдэлтэй л явж байна л та. За санал дээр яг тодорхой та бас санал гарсан үед ямар одоо нэр томьёогоор орсон юм бол харин би сая хэллээ шүү дээ. Анхнаасаа засгийн газрын өргөн барьсан хуулийн төсөл буруу томьёолтой орж ирээд бие даасан хуулиар хоригдсон зүйлээ орж ирэх ёстой байтал зөвшөөрлийн хуулийн эсрэг концепц буюу та зөвшөөрлийн хуулийн зорилгыг ороод уншингууд Монгол улсад зөвшөөрөл авч үйл ажиллагаа эрхлэх хуулийг л тэр хуулиар зохицуулна гэтэл тэр хууль дотор нь хориглосон заалт тавьчихаар энэ хууль зүйн техникийн үед боломжгүй байна гэдээ Улсын хурлын хамгийн газар дүгнэлт гаргаад тэгээ бүхэлд нь хуулийг буцаах нөхцөл байдал үүсгэхээр эн чинь дахиад тодорхой цагийн хугацаанд нээлттэй болчих гээд байгааг л тодорхойг нь одоо ингэж үлдээгээд ингэж хязгаарлая. Зөвшөөрлийн хуулийн 1-5-ын 20 дахь гэж заалт байд юм аа. Тэр заалтаар хэдийгээр хуулиар зөвшөөрөл олгохоор заасан заалтыг ч гэсэн тодорхой цагийн хугацаанд засгийн газрын шийдвэрээр зөвшөөрөл олохгүй гэж шийдвэр гаргаж болох байхгүй. Өмнө нь ийм шийдвэр гарч исэн билээ. Өөрөөр хэлэх юм бол ашигт нотомлын тусгай зөвшөөрлийг одоо урт нэртэй хуулийг шийд хүртэлж илүү ингээд олохгүй гээл олгочдөг. Засгийн газар энэ дээр арга хэмжээг аваад тодорхой цагийн хугацаанд энэ үр дагавруудаа бодж жагаад нэг мөсөө хориглох уу яах вэ гэдэг бие даасаа хуулиар шийдэд ороод ирээч гэдэг л саналыг одоо хууль зүйн байнгын орноос тавьсан байхгүй. Тэгээд энэ дээрээ бол ойлголцохгүй л байна л да. Одоо тэгээ гишүүд нэг буруу зөв. Тэрнээс биш энэ одоо нэг уян гишүүн бит хоёр яагаад байгаа зүйл биш. Улсын хурлын дэмжигдэггүй. Энэ дэмжигдсэн. Гэхдээ эхний заалт нөгөө бүхэлд нь хасах саналд нь ягаад жоохон зөрчилдөөтэй санал хураалтууд явчлаа. Тэгээ яг энэ ер нь байнгын орон дээр ч гэсэн санал хураалтын нөгөө дэгийн асуудлын тэрэ бас тодорхой болохгүй бол бас тгээс болоод ингээд бас ойлголцохгүй юмнууд гараад байна л да. Тэгэхээр ардчилсан намын бүлэс авсан завсарлыг ер нь зөв зүйл гэж үзэж авъя. Та ер нь хөдөө юу гэж би ч хуулийн дагуу авсан юм гэж ойлгож байгаа шүү дээ. Тэгээд ойлголцоод явна явахгүй гэдэг шийдэх юм билүү. Би бол чи нөгөө бүрийн эрхийн дагуу авч байгаа юм дээр би одоо юу гэж хэлэх вэ? Таны боловсруулж байгаа